Өглөөний мэнд. За би хаашаа явах гэж байна вэ? Талдаа 1 цаг машин бариад тэгээд энд явах гэж байна. Санскринээ сайхан туршиж. Нарны өдөөс явах юм чи. Хэдэн хичээл хоньны гиз идээгүй ингээд тахгүй юу? Сүүлд пандемикээр л идсэн санагдаж байна. Тэрнээс хойш ер нь идээгүй. Тэгээд сайхан бүтэ хонь гаргуулад тэгэл болох цустаа нахыг хичээнэ. Хэлэхээр өгчдөг гэсэн. Тэгээ манай илээд бас уушхин өвдгүү гэсэн хориотой. Тэгээд хэрэг гуугаад авах юм бол бас болно гэсэн. За хоноо авах гээд ирлээ. Жижигэн хот байна. Уул устай тэгээ жижигэн 5 центр дээр зогсоод өхөр мал хараагүй удцаа хардаа. Юу яана. Эндээс би яг нэг удаас өхөр авч ирсэн. Тэгээ нэг өвс иддэг гинэ. Өвсний нэраа. За хоноо ойда. Хон өхөр ямаа баха зардаг. Энэ ямаа ингээд зөндөө байт юм байна. Мэ. За ирээд 2 цаг болж байна. Тэгээж идэ. За тэгээ хоноо авсан байгаа. За хонь минь болохоор өвс иддэг. Тэгээд бас жоохон бэлчээр тавьдаг энэ төр гээд бас рекламд байсан. Тэгээд тэнд өхөр идэм байлээ, хонь идэм байлээ. Гаха зардын байлээ, ямаа зардын байлээ. За тэгээд миний зорилго болохоор хонь исэн болохоор. За тэгээ хонь минь болохоор $450 гэж хэлээ. Хэрвээ картыг мөн кредит карт уншуулах юм бол $9 илүү авд юм байлээ. Тэгэхээр 459 болж байгаа юм тий. За кэш төлөх юм бол 450-аар авч болно гэдгсэн. За тэгээд арсын нүгдгүү. За тэгээд толгойг нь авах юм бол дахиад $15. Одоо хөл ширийг нь ингээд нөгөө хуухлуулаад аавна гэдэг шүү дээ. Тэгэх юм бол дахиад экстра мөнгө гэсэн. За гидсээ дахиад $15-оор цэвэрлүүлдэг гэсэн. Гидсээ бас цэвэрлүүлж авсан мэдээж энэ нөгөө даралттай усаар угаачиж байгаа болохоор нэлээд сайн цэвэрлжтэй юм байлээ. За тэгээд тусдаа ингээд ийм сав барьж очсон байгаа томхон шиг сав. За савндаа яах вэ гэхээр цусыг авна гэж хэлээд тэгээд саваа авч яваад цусыг гаргуулсан байгаа. Тэгээд яг ингээд нөгөө хонь гарангуут юу яд юм бэлээ. Нөгөө ингээд илүү дутуу одоо юмнууд ингээд хаях юмнуудыг хайж байгаа шүү дээ. Яг тэгж яхтай яг ингээд бүр сэмжийг хаях гэжсэн заяа. Тэгэхээр хүүе сэмжийг авна шүү гэдэг яг сэмжийг бас авсан байгаа. За тэгээд ингээд одоо дил суул те одоо хуухлуулаад аван толгоогоо авна энэ тэр гэсээр хагаад ерөөхдөө 5 тэгээ дээрэс нь гарын мөнгөө нөгөө гиз цэвэрлж байгаа те юу яж байгаа хүмүүстэй гарын мөнгө өгөөд нэг $500 орчим болт юм билэ. За тэгээд ирээд ерөөхдөө бол гоё хоноо чансан байгаа. Тэгээд өөртөө дахиад давхар айгүй сайн юу яасан байгаа. Гизээ айгүй сайн цэвэрлээд тэгээд чанаад угаагаад тэгээд чансан үнэхээр гоё байсан айгүй гоё шинэ байсан нөгөө шинэ хоньны мах гэдэг амар удцсан. Ерөнхийдөө би бас Costco-гоос хоньны мах авдаг л та. Нэг ихээр нь авахгүй гэхдээ жоохон авдаг. Тэгэхээр нэг тийм нялуун ингээд нэг заримдаа нэг тийм шивтэр ихэд хайшаа чинь тэгтэл нэг тиймэрхүү байдаг шүү дээ тий. Тийм болохоор нэг хонь авъя гэж ер нь их бододгоо дандаа л өхөр авч идээд байдаг. Тэгээ одоо сүүлийн үед ингээд нөгөө Америкт одоо 12 жил амьдарчлаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд нөгөө дандаа өхөр идээд байхад ерөөхдөө жоохон хүндтэй байгаа байхгүй юу. Тэгээд дахианы мах ихч бас тэгж хийж чадахгүй. Тэгэл аль хоолоо яах гал хөнгөрүүлэх гээл те хичээж байгаа байхгүй. Тэгээд ерөөхдөө махныхаа юм орц ер нь жоохон багасаад тэгээд ерөөхдөө нэг хонь аваад сайхан идэж үзье. Ерөөхдөө ямархуу идээн гэд очсон байгаа. За миний мэдхийн л анх Америкт ирэхэд 150 байсан бол одоо 450 болсон байна. 3 дахин нугарсан байна. Хаарц айгу юмны өнөссөн байна. За тэр яах вэ? Энд дээрээ дахиад ичгээр юм самбар хатцсан. Тэгээ самбар дээр нь бол утас байсан. Тэрийг би бас гоё оруулчихъя. Хонь ч өөрөө нөгөө юу юм бэ? Ингээ жижигхэн юм байна. Тийм болохоор илэг бүр зүрхүүд нь айгу жижигхэн байсан. Тэгээд хоньны одоо юу яасан байгаа хичнээн ингээд идсэн ч гэсэн тэр дор тэгж хийж чадахгүй. Тэгээд дээрэс нь бас иргэд орныхоо найз нөхдөд амсуулъягээд яг тэр өдөр гоё хоньныхоо ясыг чанаад те дээр нь төмслөөвөн те яг Монгол аргаар гоё гурилж игнээд идсэн байгаа. За тэгээд дээрэс нь юун тэр бичлэг хийх бүр ингээд хоньны араа ухаалцсан хүмүүс ч бүр ингээд ямар гоё юм бэ шүлийн нөгөө би чи шүлтэй бол хийддэг байхгүй. Тэгэхээр би бүр ингээд аяг дөрөн шүл уусан байгаа. Тэгээд яг ойр тойрны яг асуусан хүмүүстэй болохоор бас гоё шүл өгсөн байгаа. За тэгээд үлдсэн ингээд нөгөө махаа ингэж жоох нэг аваад үлдснээр нь яаж байгаа вэ гэхээр цовин жимби хийж байгаа. Тэгээ яг ихэнх хүмүүс жимби авъя гэж байгаа. Тэгээд яг жимбинийхаа материалаар зарим хүмүүс болохоор цовин авъя гэж байгаа. Тэгээд Монгол хоолнд бол дуртай ах юм да тийм ээ. За ер нь бол мах одоо бууцны мах за тэгээд төмөс сонгон ловонга дандаа ресторан типогоос авдаг байгаа. Чанартай хамгийн үнэтэйг нь авдаг байгаа. За гисэ чанах гэж байна. Ингээд таван сулн тэгээд бүр сэмжимжтэй навсан та нар тасархаа уушрыг тийм ээ шүү.
Гизээ зүгж байна. Айгуу гоё тийм хөөрхөн тарган хонь авлаа. Ийм хөөрхөн тарган хонь юм ах. Энэ араас сэмж нь гарч ирсэн. Ийм гоё бах байна. Өстө бондоосон гар. Өөх мөхөн алдарсан. Тэр бол хоньны толгой байна. Тэр спешиал хүн загсан байгаа. Тэрс бидний толгой байхгүй шүү. За өглөө гаргасан хонь болохоор энэ бол тасалхаа гоё мэдчихэж байна. Энэ мэдрэмжийг аваагүй. Oh my god. It's gonna be so long time, babe. Бөөхөн хоёр хошног чигчлээ. Яа гээд байгаа юм бэ? Гизээ маш гоё зүрлсэн одоо. Анжаха хий. Ийм гоё хоёр хошногтай. За өглөө 7 цагт босоод хонь руугаа явсан. Хонь дээр очиод бас 1 цагт дахиж очиод тэгээ хоньоо аваад тэгээд нилийн бас мүлээд юм байна. Тэгээ бараг 1 гэж ирсэн. 1 гэж ирээд гизээ чанаад цусаа чанаад одоо шөлөө ууж шилгүр. Йоо. Ханга. Эмээ. Одоо чи бараг 5 болж шүү. Цусын авч чадсан амжилттай. За тэгээд хоньны гизээрмээр 100 орчим хуушур гарсан байгаа. Үүнээс ихэнх нь ингээд найзууд болон таньдаг хүмүүс авъя гэд авчихсан. Маш гоё амттай, цустай. Тэгээд маш гоё шин байсан. Та нарт миний энэ мэдээлэл бас таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд хажууд нь хөөрхөн бичлэгтээ ингээд жоохон оруулчлаа. За тэгээд дараагийн рилээр, блогоор уулзъя. Түр баяртай. Анхаарал тавьсанд баярлалаа.